өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр би та нартай өөрийн дуртай tweet дайшинзуудаа танилцуулах гэж байна. Яг тэгвэл та нар маань намар өвлийн дайшинзуудаараа бичлэг хийгээрэй гэж хүссэн. Тэгээд энэ ташрамдаа би та нартай tweet-ийн тухай бас нэг хэдэн зүйл хэлье гэж бодлоо. Tweet гэдэг бол угаасаа миний хамгийн дуртай материалуудын нэг. Ялангуяа намар өвөл им хүйтэн сэрүүн улиралд бол кашмирнаас гадна tweet бол үнэхээр миний хамгийн дуртай материалуудын нэг. Tweet гэдэг маань маш олон зуун жилийн түүхтэй өөрийн гэсэн уламжлалтай ийм гоё материал бүс бараа байгаа. Ерөнхийд миний хамгийн дуртай tweet төрөл бол Harry's tweet гэдэг. Энэ маань яг Шотландын арлаас гаралтай ийм гоё материал байгаа. Тэгээ Шотландын арал дээрх уур амьсгал маань өөрөө маш жиндүү, хүйтэн, ширүүн, салхитай, ийм намагтай нутаг дэвсгэр байгаа. Тэгэхээр энэ нутаг дэвсгэр дээрх хоньны ноос нь яг энэ хүйтэн, ширүүн, ийм чихүүн цаг агаартай таарсан, тохирсон зөөлөн ийм ноос байдаг. Тэгэхээр яг Монголын эрсдэс өвлийн хүтэнд ямааны ноолоор сайн чанартай урт нарийнхан ширхэгтэй байдаг шиг Шотландын хоньны ноос нь яг тийм онцлогтой байдаг ахын. Тэр хавийнхан маань ерөнхийдөө энэ хоньны ноосоо бас эхлээд ингээ будганд оруулаад дандаа натур байгалийн гаралтай будгаар будаад тэгээд хөвчлэн ямар нэгэн амтлагч энэ тэрийг ашиглаж шар ногоон гаргадаг ч юм уу те ингээ байгалийн гаралтай будганд эхлэж оруулаад түүгээр ингээ маш гоё утас ээрдэг байгаа. Ингээд энэ ээрсэн утсаараа энэ tweet гэдэг материалыг гараар үйлдвэрлэдэг. Гараар гэдэг маань ийм нэхмэлийн ийм машин дээр суугаад ийм педалтай. Тэр педал дээр ингээд тэгээд ингээд энэ tweet гэдэг материал чи өөрийнх нь онцлог маань ингээд маш гоё хээтэй ийм ташуу буюу диагонал гэсэн нэхмэлтэй тийм болохоор энэ tweet гэдэг үгнээс гаралтай энэ материал маань ягаад tweet гэж нэрлэгдсэн гэхээр англи tweet Шотландын tweet гэдэг үгнээс гаралтай ташуу нэхэх гэсэн үгнээс гаралтай гэж үздэг. Тэгэхээр яагаад гэхээр энэ ийм олон өнгийн энэ хээг эсвэл энэ нэхмэлийг гаргахын тулд бүр маш их ажил ордог. Би энэ Harry's tweet-ийн тухай судалж явж байгаад би маш гоё баримтат кино үзсэн байгаа. Хэрвээ та нар маань начиг хувцас цагуураас гадна ийм материал те хувцсныг хийж байгаа материал тэр материалыг ямар гарал үүсэлтэд яаж хийдгийг сонирхдаг. Тийм бол би тийм сонид зүрхнүүдэд зориулаад энэ видеоны доор би тэр баримтат киноны холбоосыг нь оруулахыг та нар сонирхороо. Энэ маань герман хэл дээр байгаа. Мэдээж англи хэл дээр бас байгаах та нар маань судлаад үзээрэй. 2 өнгө 3 өнгө ингээд сэлбэцсэн ийм tweet материалыг нэхэхийн тулд тэр машин дээр ямар нарийн ажиллагаа ордог бүгдийг гараар хийдэг. Түүний нүх шиг ийм нүхэнд 600 гаруй нүхэнд штэ тий. Ингээд ийм нөгөө утсаа нэхмэлийн утсаа ингэж хийгээд нөгөө өнгийн утастай ингэж холбож гараар зангидж байгаа. Тэгээд дараа нь ингэж нэгдэг ийм маш өрмөц гар аргаар бүтдэг ийм нандин үн цэнтэй ийм материал байгаа tweet гэдэг маань ямар өвлийн үйлдэлд маш тохиромжтой дулаахан тэг бид нарыг ингээд жиндүүлээд идэггүй зузаан тэгээд мөн идэлгээ сайтай тэгээд хэр баргийн юмд ингэж өрчигээд мухаа болоод урагдаад идэггүй бат бүх чанартай болохоор англичууд маань ан авд ч юм уу ямар нэгэн чөлөө цагийн үйл ажиллагаан тэг зугаалга ан ав морь унах морины уралдаан зэрэгтэй энэ tweet-ийг ашигладаг байсан. Бидний хамгийн сайн мэддэг хамгийн түгээмэл tweet жишээ бол Coco Chanel-ийн tweet костюм байгаа тийм би Chanel-ийн тухай блог бичвэр дээрээ би та нартай хэлж ийсэн. Бүр өөрсдөө тэр tweet-ээ зөвхөн хоньны ноосоор ингэж холбож хийх биш бүр өшөө ингэж хоньны ноосыг өөр бусад материалтай ингэж хойж хийдэг. Тэгэхээр хэрвээ та нар маань Chanel-ийн haute couture, Chanel жакет яаж хийгддэг вэ гэсэн талаар судлаад үзэх юм бол бас энэ Chanel энэ өөрийнхөө tweet-ийг яаж хийдэг, гараар яаж гаргаж авдаг тухай маш сонирхолтой баримтуудыг олж мэдэх болно. Тэгэхээр ер нь бол маш гоё нандин юм материал байгаа. Өнөөдрийн би та нартай үзүүлэх дайшинзнууд болохоор яг цэвэр юм 100% tweet биш, tweet холимог, ноосны холимог, дүрийн гаралтай юм холимог материалуудтай тийм дайшинзууд байгаа. Тэгэхээр хизээ нэгэн цагт би яг өөрөө юм гоё Монгол хоньны ноосоор үнэхээр гоё ингээд яг юм түүхтэй уламжлалтай тий гоёор ингэж хийсэн юм нандин зүйлээр энэ ноос нь tweet материалаар юм гоё дулам дайшинзыг бүтээх юмсан гэж бас бодож явдаг. Хизээ нэгэн цагт бүтэх ахаа. За ингээд та нартай өөрийнхөө дуртай намар өвлийн дайшинзууд болох tweet дайшинзнуудаа танилцуулъя. Эхний дайшинз бол ингээд яг энэ сая өмссөн байсан. Энэ маань юм шув шулуун
Тэгээд доотлын ийм хормон ийм хөөрхөн ийм дэрэгүр ийм хормойтой. Тэгэд ард нь ийм тайл гаргаж ч юм уу. Эсвэл ингээд дээгүр нь бүстэй өмсвөл маш гоё ягац илүү ингээд зихицтэй. Ер нь ингээд ийм гоё доошоо ийм сул юм дуртай болчихсон. Хэрвээ ялангуяа одоо баг зэрэг гидстэй ч юм уу энэ хаваараа махлаг хүмүүс бол иймэрхүү ийм фэшн зүмсчгөр чиний нэгсэндээ өөсвийг маш сайн нуудаг гэсэн. Тэгэд энэ маань шууд ингэж дээгүүрээ өмсдөг тийм даашин байгаа. Дотор нь болохоор би нөгөө ийм плюмитис гэдэг штэ тий ийм цамцтай байхад энэ маань ерөөсө ханцуугүй бүх даашин зэрэг зогтдог. Тэгэхээр би бараг өнөөдөр танилцуулах даашинцнуудаа би бүгдийг энэ цамцтай өмссөн ч болно айгүй нэгтэй. Би энэ ингээд ихний даашин зэлээ. Яг энэ мөрийн ингэж гарахад эндээ юм хөөрхөн юм тохирсон. Мөрнөө цаанаас айгүй гоё ингэж гарч өрж байгаа. Айгүй дийжээ. Тэгээд ийм хоолойтой. Тэг хэрвээ хүсвэл та нар маань энд нь бас янз бүрийн юм ингээд зүүдэг ч юм уу те эндийн үр ингээ гоё бүслээд нарийн сахчуул илүү гоё болж байгаа. Энэ даашинцны цэнхэр нь яг адилхан хормон юм хөөрхөн бас юм хагас юм бон дэрүүгээр тэгээд өмсгөл айгуу томтой. Тэгэхээр хэрвээ чи яг эмэйл хоёрын дунд ингэж өмсдөг бол эмийг нь авах юм бол яг таарна гэсэн үг. За гуталны хувьд болохоор би яг энэ даашинцнуудынхаа доор дөрвөлжин өсгийтэй ийм хагас төрөлтэй гутал өмсөх дуртай. Эсвэл би ийм урт ийм ованы гэдэг штэ тийм ийм урт. Энэ болохоор айгуу гоё дүнний гэж ирж байгаа. Тэгэхдээ ийм даашинцны доороо би энэ хоёр гутлаас өөр өмсдөггүй. Гуравдах нь болохоор яг миний хамгийн дуртай твит даашин цагаан 100% даун ийм сорочкын цамц өмссөн. Тэгээд энэ сорочкын цамцын нэг гоё юм нь хардаа цах нь ингэж урагшаага юм жоох уртаагаад. Тэгэхээр ингээд зүгээр юм богино цахтай эрэхтэй цамц шиг биш ингээд жоох урт. Айгу хөөрхөн. Тэгээд ийм шигтгээтэй товчтой ийм жуталтай ингээд цахилгаантай. Тэгэхээр айгүй амар тий тайлбарс. Ер нь ардаа юм уу хажуудаа цахилгаантай юм айгүй гоё санагддаг надаа. Өмсгөл нь ерөөсөө тийм юм уу бариу юм байхгүй. Хөдөлгөөнд ямар ч саад болох. За дараагийнх нь болохоор энэ баг даашинцнаас илүү мөрөвчтэй юу гэх юм уу та. Тэгээ би дотор нь энэ нөгөө цаарагийн надад өмнө нь байсан 2 жилийн өмнө ч илүү цаарад байсан цамц хослуулаад эндээ ийм зангиатай. Тэгвэл нөгөө ийм мөртэй болохоор энд нь ингээд нэг юм дутаад цахилгаантай ингэж өмсдөг. Ойтон байхдаа дандаа нэг иймэрхүү хувцалдаг байсан. Тэгээ яг ойтон үеих шиг хувцалчлаа. Энэ бас айгүй гоё элегант хэрвээ чи дотор нь гоё эмгтээлэг зүгээр энийг ингээд дотор нь ингэж өмсөх юм бол бас айгүй гоё харагдана би танарт харуулах уу. Ингээ хардаа айгүй гоё ингээд яг эрс хар одоо нөгөө энэ чад априкосны өнгө гэдэг штэ тий. Энэс айгүй гоё харагдана. Хэрвээ ийм цамцтай хослуулж өмсөх бол нийл ийм хар цагаан болцсон учраас дээрээс нь жоохон арай нэг өөр өнгө оруулсан зүгээр юм болов уу гэж бодоод юм обруч зүгтээ хайртай обруч. Энэ яг ийм Chanel хөө стилний гайз классик твитийн дундуур юм гялгаар юм алтлан утас энэ төр оруулсан ингээд юм хоёр игнээ товчтой. Тэгээ би дотор нь нөгөө цагаан цамцаа өмссөн. Дэрүүгэр биш. Тэ ингээд доош шулуун биш болохоор энэ өнгөөр айгуу тийм бариу. Тэгэхээр жоохон элегантны. Манай шал амар тухай. Хуучин барахгүй модон шалта. Даашин залхаар энэ бизнесээс жил авч ирсэн. Тэгээд энэ ээл ярьцмаар тухайн үед надад ингээд товчлогддггүй. Тэгээ бүр ингээд жадаачаад энэ хоёр товчин ингээд хүрдэггүйсэн байхгүй. Тэгээ би өмсөж чаддаггүйсэн. Талын яг цэвэр даун нөө торон материалтай. Айгуу гоё цамцаага энэ манай дэлгүүрт борлуулагдаад одоо барыг дуусч байгаа. Тийм даашин зэрэг болохоор яг манай дэлгүүрт бол байхгүй. Бэшкагаас авч ирсэн. Энэ айгуу хөөрхөн хоолой айгуу гоё ягааз. Тэндээ юм банттай ханцууны айгүй тийм дончтой. Та нартаа энэ цамцны харыг нь үзүүлэх гээд тэгээ би энэ зүгээр ягаан дээр ингээд өмсчлөө. Гэхдээ ер нь бол яг ийм ягаан хар гэдэг ингээд эрс тис бол контраст
хитрхи ингээд зүгээр тодмох харагдана. Тийм болохоор би ингэж бол хослуулж өмсөхгүй. Гэхдээ би та нарт хар цамц үзүүлэх гээд ингээд өмсчлөө. Хайтайхан твид юм авъя гэх юм бол ер нь цаарад дандаа бийж идэг твид, цаарагийн твид. Энийг болохоор та нар маань мэдж байгаа. Би нэг өмнө нь бичлэг дээрээ ч өмсөжсэн, өмнө нь зөндөө өмсөжсэн хүүгээ төрүүлчихэд хөрсний дараа мараач ингээ хүн маш их чин нэмцэн гиз мэд чинь агшааг байдаг шүү дээ. Тиймэр нэг юм хувц өмсгөр ингээл амар бариу давчуу ингээл юмд ингээл баригдаад идэг. Тэгвэл энэ твит материалны нэг гоё юм энэ чинь ингээд сунаад тэгээд нэгсэндээ би даашинзандаа багтах биш. Даашинз маань миний биений хэмжээгээр ингэж тэлж өгдөг. Тэр нь аюу гоё ийсэн. Тэгээ би энэ даашинзыг төрснийхөө дараа ер нь бараг л хаашаа л явна дандаа өмсчдөг байсан. Тэгээ ер нь гайгүй юм твит дресс ч юм уу, твит костюм, твит жакет, хүрэм те. Тэгэл юм даашинз тийм твит юм авъя гэх юм бол цаараа аягүй дэжгүй. Надад цаараа амар. За ингээд хамгийн сүүлийн даашинз болохоор яг одоо юм элдв нөө мөрөвчтэй заавал дотор юм өмсдөг биш. Яг жинхэнэ даашинз гэсэн утгаараа ийм твит даашинз байгаа. Ийм цаанаасаа ийм гоё торон ханцуутай. Тэгээд ийм манжеттай. Ингээд ийм гоё торон, тэгээд ийм хоёр. Надад зах нь аягүй таалагдсан. Ингээд ийм дугуй захтай товчтой. Тэгээд ардаа цахилгаантай. Боошгоо ингээд шулуун яг мини юбг шиг ингээд ийм даашинз байгаа. Хатам аав ээжийнхэн төрс өдөрт ч юм уу, бранчдах ч юм уу, тийм нэг тийм элегант мөртлөө жоохон баг зэрэг гаргалах тиймэрхүү тохиолдолд өмсүүл аягүй гоё санагдсан. Өдөр тутамд бол арай файн юм уу. Гэхдээ би бол хамаагүй өдөр тутамд өмсөж чинь л дээ. Энэ даашинз манай бутикт байгаа. Гэхдээ энэ маань одоо жишээлбэл би энэ дээр ээл арцмарын өмссөн ба тэгэхээр маш нөгөө жижиг өмсгөлтөө. Тэгэхээр эм нь болохоор ингээд надаа яг бариад бүр ингээд бариад таарсан баггүй. Тэг би аль болох би чинь ингээд тийм харагдсан гол биш. Одоо ингээд аль болох бит тавтай тухтай хөдөлж мөдлөхөд тэг чингүүний ингээд өргөж мөргөхөд жишээлбэл хөдөлгөөн цаад болдгоо хувцсан илүү. Тийм болохоор би тав тухайг илүү үздэг. Тийм болохоор би ээл арц марийн өөртөө авсан. Даашин давхар бол нэг арц мар томыг аваарай гэж. За ингээд та нартай өөрийнхөө дуртай твит материалтай даашинзнуудад танилцууллаа. Энэ маань ерөнхийдөө энэ намар өвлийн улиралд өмсөх зорилттой өдөр тутмын даашинз, өдөр тутмын мөрөвчтэй тийм юбг байлаа. Хараа болон Бершкагаас бусд нь одоо манай Дулам фэшн бутикт яг борлуулагдж байгаа одоогоор манай бутик ч одоо яг нэгсэндээ стационер буюу яг одоо юм бутик очиж одоо юм авдаг тийм дэлгүүр юм аа. Манай цахим дэлгүүр байхгүй. Яагаад гэвэл хууль нь угаасаа цахим дэлгүүрийн жишээ юм бол нөхцөл зохицуултанд өөр байдаг. За тэгээ стационер яг ийм дэлгүүрийн нөхцөл зохицуулт нь өөр байдаг. Тэг би зориуд угаасаа шалтгаантайгаар би тийм одоо яг байршилтай тийм дэлгүүрийн хэлбэрийг сонгосон байгаа. Гэхдээ яг та нар маань хэрвээ юм таалагдах юм бол би та нар ингээд над руу ийм зүйлийг ийм айрц марта гэж захиж болно. Тэгэх юм бол та нар шуудангаа өөрсдөө төлөх байгаа. Тэгэхээр Герман дотроо бол 7 евро ир гэдэг пакет, Европын холбоон дотор болохоор 17 евро ир гэдэг үнэтэй болчтой байхгүй. Тэгэхээр чин та нар жишээлх юм бол ийм даашин завлаа. Тэг дээр нь посто төлнө гэхээр чи үнэтэй болоод би дандаа өөрөө шуудангийн дагаад иж болохгүй. Би сая өнгөрсөн сард пакет явууллаа гэхэд чинь би ихэнхийн дандаа өөрөө би шуудангийн за анхны худалдаа авалт болохоор тий би шуудангийн би дачиа гэд ингээд явуулаад байсан. Үнэхээр амар их одоо зардал надаас гарсан. Манай нөхөр намайг хэрвээ чи энэ маягаараа цаашдаа юм бол дорхноо дампуурна гэдэг. Яг за Монгол руу болохоор корона гэд үнэхээр юм явуулах боломж байхгүй байгаа. Би одоо Монгол руу юмнууд явуулах гад бүр ингээд бэлдээд баглаа тавьчихсан. Тэгээд одоо хүртэл явах хүн байхгүй. Шуудан үнэхээр үнэтэй байгаа. Хэрвээ корона намжаад гайг болохоор бол би ирээдүйд Дулам фэшны салбарыг Монголд тий та нартай талаар би ингээд яриад явж байгаа. Одоогоор тэгтээ корона гээд бүх юм гацчихсан. Бараг энэ дэлгүүр маань ингээд орших хэсэг нь ингээд эргэлзээтэй тийм болчихсон байгаа. Тийм болохоор Монголд байгаа хэд маань төвчээртэй байгаарай. Яванда бол та нартай хүртээлтэй болох болно. Би яг өөрийнхөө дуртай хэрвээ миний өмсдөг юмнууд таалагддаг, миний фокус таалагддаг бол яг тиймэрхүү зүйлүүд бол ингээд яванда Монгол та нарт маань хүрдэг болох болно. Би тэр тал дээр ажиллаж байгаа. Яг одоогийн байдалд бол Герман юм уу Европын холбоонд би ингээд ойр зураа шуудангаар явуулна. Тэгтээ шуудангаа өөртөө төлөх байгаа. Тэгээд бас над руу маш их ингээд асуулт ирдэг. Танах хідээ сонгоодгийн хаана идэх ингээд Дулам фэшн бутик гэдэг угаасаа нэр нь байхад Google
Google дээр тэр чинь онгоодог цаг нь гараад ирнэ, хаяг нь гараад ирнэ, утас нь гараад ирнэ. Тэгээд тийм юмыг битгий надаас тэгж асууж байгаа чи. Тэгээд би нарийн бичиг биш шүү дээ. Тийм дэлгүүрээс хүн юм авахын тулд яад энэ тэр дэлгүүр рүү очтгол эцтэй. Тэгэхээр хурц ирээл авал та тийм би тэгэхээр чинь тэрнээс би нарийн бичиг чинь биш. Би чамд тэдэд манайх онгоон ирээд өөрсдөө ингээд үзээд авч болно. Онгоодог цагаар нь тэрнээс надаас юм нэмэлт тийм тусгай үйлчилгээ аяг өгсөд зурус амар ингээд мэдээж юмнууд асууж зурус биччихээд хариулахгүй юм гээд илдүү бусаар ингээд бас тийм ингээд идэг бас айгүй хэцүү. Тэгэхээр зурус мурсанд хариулдаггүй тийм юм гээд ингээд муулаад ингээд яваад идэг. Тэр мэрийгээ жоохон болмоор юм шиг амар инээдтэй. Он сар өдөр бид нэр тэдүүлээ очих гэж байгаа. Тэгэд юм шопинг ивент юм приват хувийн одоо тийм шопинг ивент хийж болох тийм одоо боломж байдаг. Таньдаг ихт нар маань ингээд өөрсдөө надаа он сар өдөр асуугаад за тэдэн сарын тэдний хагас өдөр дэлгүүр хаахангууд чи ингээд очоод хувийн юм private shopping event хийж болох уу гэх тиймэрхүү зүйл дээр бол би маш нээлттэй би хизээд урайлахын хүлээж авна. Зүудтэйгээ ч юм уу ихчтэйгээ ээжтэйгээ дүүтэйгээ охтуудтайгаа ирэх гэж байгаа бол би дуртай хүлээж аваад бэлдээ та нарт гоё ориглон дарс бэлдээ тажууд намдт нь жижиг сажиг снэк бэлдээд ингээд би та нарыг хүлээж авах болно. Тэр тал дээр би ямар ч асуудалгүй харин ингээд интернетээр яаж авах вэ? Монголчуудын хямдрал байгаа эдтэй хинээс юу асууж ийн гэдгээ жоохон анхаар хинээс юу хүсээд хүлээгээдийнэ гэдгээ бас амар анзаарах хэрэгтэй. Тэгэхээр юм таалагдаад өөрөө очиж чадахгүй надаас маш олон хүн хүүхдтэй гэртээ байгаа. Гэхдээ би энэ цамцыг авмаар энэ даашинцыг авмаар би шуудангийнх нь мөнгөний өгөө гэл тэгэл би явуулж исэн тийм юм зохицуултууд бол зөндөө байгаа. Тэгэхээр би ямар ч тохиолдолд би аль болох таатай үйлчлэгийг би хичээж байгаа. Гэхдээ илүү юм хүсээд илүү бэлэнчлээд ирээд цэргүү тийм авир гаргаад байх юм бол шууд sorry тий би та нарын нарийн бичиг биш би чи юм чамаас ямар ч цалин байлаа авдаггүй чиний төлөө үйлчлэх надад өөр байхгүй. Ингээд та нарт маань энэ даашинцнуудаас аль нь хамгийн их таалагдсан сэтгэлдээ үлдээгээрээ тэгээд иймэрхүү төрлийн бичвэрүүд та нар маань үзье гэсэн болохоор би хийлээ. Тэгээд хэрвээ дараа нь та нар зөвхөн одоо үйл өмсөх өвлийн хүрэмний тухай ч юм уу эсвэл одоо хар цагаан эсвэл ягаан өнгөг үйл намар үйл яаж өмсгөж гэдэг юм уу иймэрхүү бичлэгүүд хэрвээ хүсэж ивэл бас доор стейт хийсийг бичээрэй. Ингээ бүгдээрээ дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баярлалаа.